За бүгдээрээ хай. Энэ ээлжтний блог эхэлж байна. За өнөөдрийн влогны ер нь гол зорилго бол одоо манай хоёр унтцсан цагид болж байна. За 9:57 буюу 10 болж байгаа юм байна. Уул 8 өнгөрүүлээд оронд нь оруулсан. Тэгээд жоохон уйлгэн саргаад бараг 10 болчлоо. Тэгээд би одоо хоёрыг унтуулчаад яг юу хийдэг бэ гэдгээ ер нь алт ингээ харуулсан влог хийхээр шийдлээ. За өнөөдөр ингээд манай хоёр усанд ороод за гэр бол ийм байдалтай. Маш замбраагүй. Тэгээд ийм жижигхэн гүлэг тийм ээ. Шиши. За ингээ сиситээр одоо гэрээ цэвэрлэнэ. За энэ бүйлэх чинь дээр ингээд юм оолсон байдалтай. Бол. За ингээ манай хоёр ингээ усанд орсон. Өнөөдөр ингээ массаж хийгээ, тос мос ингээ хамаг юм ингээд хөвлөрөл хайсан байна. Алчуурнууд нь байна. За тэг өнөөдөр гол нь манай хоёр аяйгуу ааш мутайсан. Үжний ялангуяа уйлаад гар дээрээс тавиулаагүй. Тэгээ төвшөөт хоёр өдөржингөөл бараг хоёр хүүхдтэйгээ зурлалтлаа. За тэг өдөр өмсчээсэн хувц хунар байна. Зүүжсэн памперс нүртлээ ингээд турагдаагүй шидэгдсэн байх жишээ нь. За тийм миний өхний салтуур байна. Гэр бол бүр үнэхээр ингээд усанд оруулаад байна хүртэл хураагаагүй. Одоо тэг битээр оройн хоолой хийчихэд тавгаа янзлаагүй байдалтай. Төвөр ингээ хийж агаад ингээд нэг юм. Өндөр хоолой хийж агаад нөшөлөө буслаж агаад үжний уйлаад үжнийг аргалж байгаа хооронд манай хоол дэврээд бүр плетэг бас авахынгүй болсон байна. За бүр нэг үнэхээр ийм байдалтай байна өнөөдөр манайх. За ийм байдалтай үе бас нэлээд байна манай хоёрын аашин муудсан тийм ээ. Тиймэрхүү үед байгаа. Төвшөө ажиллаа эхэлсэн. Түлээ төвшөөгийн ажил юу болж байгааг хальт харцгаая. Ажил нь эхэлсэн байна. Сиси төвшөөд эрхлэх гээд багш байна. Үгүй зөв пүүсэнд юм шиг. За гараа. За төвшөөгийн ажил эхэлсэн. За унтлахаар манай хоёр унтж байна. Харахгүй юм харагдахгүй байна. За тэгээд өнөөдөр ингээд надтай хамт манайхыг цэвэрлцгээ хийдүүлээ. За юу ч гэсэн хөглөрсөн юмудаа цэвэрлжлээ. Сиси бол. Гэс. Цэвэрлжлээ. Энийг дэлий яваад байна уу камер? Тийм билгүй тий. Буцаж ирэл амсл. За одоо гялс. Тэгэр цэвэрлж хооронд манай хоёр огс ирсэнгөө. Тэгээд үргэлжлүүлээд нүүр гараа угаагаад сайхан маск тавиад одоо ч өөрийгөө халамжлална. Шөн гэж gift giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Эгэлт хийхдээ Марихан бүтэгийг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээр лайк дарж, subscribe хийхээ мартуузаа. За сайхан нүүр гараа угаагаад өндөр төлөвлөлт болгоно нарны тас төрхтэй болохоор за энэ 0 манайхаа юу шүү яг хүүхдүүдийн унтж байгаа болохоор хажууд хэдийн 0 болохоор жоо хайхахгүй бол яг оройныхаа унтлаганд оролцсон байгаа үед бол чимээг өгдөг өдөр унтж байхад нь бол зүгээр чимээ болох гаргадаг бид хоёр асуудалгүй яг ч хэлээ тийм нүрнийхээ мод ярьлах юм байна.
нүүрний будагч хийчтэй зүгээр өглөө нарай дотор хүрсэн болохоор тэгэл будаг арилгагч хэрэглэнэ. Honey. Хэн блэ чи? Си. Өөргөж. За, маска тавьж дуслаа. Жохон чилрээд. Бицгайг жоох хөдлөвч тийм үү? За тэгээд одоо цаг 11 болж байна. Төвшөөгийн ажил нэг 12-1 үед дуусах бах. Тэгээд чадвал төвшөө хүлээгээд мэдхгүй. Чадвал төвшөө хүлээгээд төвшөө жоох эрхлэн гэж бодож байгаа. Энэ өндөр төвшөө хүлээж байгаа төвшөө жоох эрхлэнэ. Нэг өндөр ихтэй 12 хүрэхгүй байх гэж би найдаж байгаа. Ирэх юм болоо. Тэгээ маска тавьж дуусчаад бас би нөгөө нэг онлайн аффилиацийн хичээл бүртгүүлсэн яваад байгаа. Тэгээд 30-40 минутын аффилиацийн дасгал байгаа. Тэрийг хий. Тэгээд нэг хаяа жоох стресс үедээ ч юм уу очил ихтэй байсан үедээ ингээд баг зэргийн жоохон булжаа ажилласан дасгал хийчихээр аюу сэтгэл зэрэг гоё болчдөг. За маска тавиад дуусчлаа. Тэгээд йогны аффилиацаа хийх гээд ноутбук авсан чинь ноутбукын зэгийн дуусчих яад тэг жоохон цэник орохыг хүлээж байна. Тэгээд цэник орохыг хүлээн гүйдүүлээ. Хоб бацхуу гэж ингээд бицгаа ингээд хосын амьдралын талаар ярих уу. Яг ингээд төвшөө өтөр яг нэг дүрмтэй байхгүй юу? Энэ болохоор зэрэг нэгнийхээ ингээд сэтгэл зүйч бай. Нэгнийхээ мэдрэмжийг хизээж үл ошоохгүй бай. Одоо жишээ нь би ядарлаа гэхэд төвшөө ядарлаа гэхэд ингээд би өнөөдөр ядарлаа гэхэд бүгд л ядардаг шүү дээ. Жоох ядрахад яавал гэжтэй ч юм уу тиймэрхүү нэгнийхээ мэдэрсэн мэдрэмжийг ингээд үл ошоохгүйгээр миний хайр ядарсан уу тэгмээ одоо ядралгүй яах вэ тиймстэй битэрийн хувьд бид тэр хоёулаа л ясам нэр ядарч байна. Ингээд чи ядарч байгаа мó би ч ядарч байгаа шүү дээ. Гэмтэрчлэн тиймэрхүү нэгнийхээ мэдрэмжийг ингээд үл ошоохгүй бид тэр ингээд нэгнийхээ сэтгэл зүйч байгааг амар хичээдэг. Шинэ ингээд өнөөдөр надад ингээд амар гонхтой санагдах юм бол би тэрийг ингээд төвшөөд шууд хэлдэг. Харин ойр нэг юм сэтгэл санаа амар тогтворгүй байна. Ингээд тэгээд надад ийм мэдрэмж төрөөд байна. Би ингээд ойр гонхтой байгаад байна. Би ингээд уйлчих гад байна ч юм уу тиймэрхүү мэдрэмжээ шууд хэлдэг төвшөөд. Тэгээд төвшөө болохоор тэрийг ингээд амар хустаа ингээд сонсдог. Тэгээд эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөлт ямар нэгэн шийдвэр ясман дээр байхгүй шүү дээ. Тэгэл би эдийн сэтгэл зүйн гэл амар савлж л идэг. Тэгээд төвшөө болохоор хайр нь ойлгож байна. Харин чамд яг тийм байгаад ойр мэдэрсэн. Миний хайр ойр нэг л сэтгэл санаач тогтворгүй байна да гэд ингээд намайг хэлэхээс өмнө төвшөө л хэдий мэдэрсэн байдаг. Тэг ингээд мэдэрсэн байдаг болохоор төвшөө ингээд хийж байгаа үйлдэлүүдээ хүртэл за манай хайр ингээд эмзэг байгаа юм чин би одоо ингээд үгүй тэгээд үгүй хайрын өнөөдөр илүү их тэрвэр илүү их үнсэй гэдэг юм уу те амар тэгдэм шиг санагддаг. Тэгээд төвшөөгийн хувьд ч гэсэн ингээд хаяа ингээд стресссэн ажилласаа стресс авсан. Тэгээд эрэгтэй хүн юм чи мэдээж ингээд нийгмээс авах стресс нь ингээд маш их байгаа. Одоо наад захын л те ихнэртэй хоёр хүүхэдтэй. Тэгээд яаж гэр бүлээ тийжээх үү? Тэгээд хүнсээ яаж цоглуулах уу? Яаж ингээд л бусдаас ингээд дутаарахгүй цунаар авах уу гэх мэтчлэн тиймэрхүү ингээл манай нөхрийн толгойд ингээд 24 толгой ингээд байнгын бодогдоостой байдаг. Тийм болохоор мэдээж манай нөхөр ч гэсэн амар стресстэй байгаа. Тийм болохоор ингээд төвшөөг ингээд хаяа мэдрэмжгээ илэрхийлэхэд нь ингээд тоохгүй хаяж огт болохгүй.
Тэгээ манай эмэгтэйчүүд болохоор тэрэн дээр ингэ жоох ингэ алдчихад байгаа юм болоо гэж би ингэ хаяа боддог байхгүй юу. Эрэгтэйчүүд ч гэсэн амар стресстэй байгаа. Хэдүүлээч хүүхдээ хараа гэртээ ингээд үнжиж байгаа болохоор хэдүүлээч гэсэн стрессж байгаа шүү дээ. Тэг аль болох ингээд маа нөхөр ч гэсэн хичээж байгаа шүү гэдэг өнцгөөс нь ингээд хараад үзээрэй. Тэгээ хаяа ч гэсэн эрэгтэй хүн ингээ мэдрэмжээ илэрхийлэхэд нь тэрийг ингээ сайн сонсоод аль болох хамтдаа шийдэл гаргаад сайн найз нь би сая хэлсэн шүү дээ нөгөө сэтгэл зүйч нь байх талаас нь ингээд сайн тусалж дэмждэг гэх юм уу би төвшөө аль болох тех гэж амар хичээдэг. Бид хоёр одоо ингээд маргалдлаа гэхэд бид хоёрын маргалдаан огт нэг тийм амар таамжиж асуудаг огт байхгүй. Хоёулаа ингээд алдаагаа амар сайн сонсдог. Би тэгсэн байна да. Тэгсэн байна да. Түүнээс бол ингээл чи тгээстэй гингүүт нь үгүй чи тгээстэй тэр үе чи тэгээд энэ үе тэгстэй байсан гэдэг ч юм уу бид хоёр нэг л авах тэгэж ингээд дууга өндөрсгөж огт ярьдаггүй. Тийм болохоор өдөө болтол ингээд хэрэлдэхгүй хичнээн ингээд хоёр хүүхдийн ард ингээд ядарсан солилцсон нэг тийм савлгаатай сэтгэл зүйтэй байгаад байгаа ч гэсэн аль болох энийг амар ойлгож дэмжих гэж бид хоёр хичээдэг. Тэгээ хосын ярилцаагаа ч гэсэн хайхгүйгээр ингээд сайхан ингээд авч явах гэж бас амар хичээж байгаа. Тэгээ ялч ч ингээ хоёр хүүхдтэй болчихор ингээд өмнөх шиг ингээ өдөржин битэр ингээ тэрвэлдээд ингээ твтээд чадахгүй байгаа. Нэгэндээ гарах цаг завч гэсэн амар хомсцсон. Тэгээ манай хоёр ч гэсэн байнга юм жоохнороо 24/7 битэр хэрэгтэй тийм байдалтай байхгүй. Тэгээ яг энэ жоохон байгаа үед дээр нь бүр үнэхээр хайрлаад байнга ингээ ингэртэй тэрвэл баймаар байгаа. Тэг хүүхд ер нь тэгээд авахгүй сурсан чи яах вэ? Тэгээл өсрөл 2-3 жилээ л авахгүй л штий бид хитэр. За тэгээд ноутбук маань цэнийг авсан байна. Өнөөдрийнхөө флэт-сиг хийта. Хараа хүн өвдгөн дээрээ байрлуулад мөрөө арагш нь бөгөөд өвгцгийн хамтсан чанга буцаад буухтаа дээд нуроонаас эхлээд Guys би сая рекорд эхэлсэн гэж бодоод дасгалаа хийгээд байсан чинь рекордоо эхлүүлээгүйсэн байна. Тэгээд ч гэсэн дасгалаа хийгээд талдаа орцсон одоо үлдсэн тал нь зөөлхөн нургаа бүрэн хилээд доошо болгосаа. Яг ч тань авдаг шүү дээ. За шилбийн дээрээс 2 гараараа байлаа. 10 гараа яг өвдгнийхэн дээр зүүн гараа жоохон доошогоо шилбэн дээрээсээ барьлаа. За цээжээ дэш өргөд үгүй. Цээж өргөхдөө мөр сайхан доошоо эрүү цээжээр хоорондоо зайтай. За тэгшгэн байгаа газар дээр байгаа зүүн хөлөө бүгдээрээ дэш өргөлөө. Хөл үзүр урт амьсаа гаргангаа зүүн хөлөө өрлөгөө татлаа. Баруун хөлөө урагшааж игээд амьсаа гаргангаа солилоо. Ээлжлээд Ийм турхаж цээж өргөсөн чигээрээ. Дүүр хөлөө солих болгонд амьсаа гаргаад ямар дасгал 6 7 сүлиуда 8 хошоо хөвтлээ одоо зүүн хөлөө бүгдээрээ цээжлүүгээ тэрээд сунлаа. Баруун хөлөө газар тэгшгэн нэг нь турх гэж хичээгээл нөгөөд нь 12 гэж жагт гарч ирсэн ээ. Гой минь чанж идэж байна. Уул нь юу ахгүй бид хоёр амарлаг эрүүл хоол идсэн тий. Эрүүл хоолны чи хор шиг нэ. Тийм ээ. Хортон шингэнүүлсэн. Ажлыг босоод ирэнгөтлээ өлбөрж өгөх гэж байгаа юм шиг нэг хэцүү байдаг байхгүй. Амар гой дахиад юм хата шиг хийж ийцсэн аахгүй бол нэтээр. Тэгсэн чи маа нөхөр Синголтэй одоо ингээ гоймонгийн өнөр өнөртөнд би бас итгэж идэм а гэтээ би идэхгүй. Би өнөөдөр төвчнэ. Мундаг.
Үгүй. Уучлаа. Юу ч чиний юм атсан. Одоо тэгээ энд чинь зүгээрээс идэхгүй шүү дээ. Одоо бол яг нөгөө цэнхэр харагдаж байна. Яс юм лаг гаргасан чи хаар болоод энэ гоё юм байна. Зөө авсан. За тэгээд төвшөө ингээ гой мэдээд хажууд нь хяан талхтай. Биш үтэй гацсан. Тэгээс шалээт. Тэм үү? Шатсны. Маргааш. Шал өөр юм бэ? Шал аваагүй. Кипс яасан бэ? Нэр тэцүүн. Хэцүү. Чи юм юу гэхдээ идчихсэн дээр шүү. Нэр бүр арай л тураад байгаа. Би арай л тархлаад байгаа. Би ихтэй явуулан зүгээр иддгээр идж байгаа. Өдрийн 3 болол иддгээр идж байгаа. Хойдоо чихэршлаач хамаагүй идж байгаа. Гэхдээ тороод байгаа гэсэн. Гэхдээ надад сажиглагж байгаа л та миний ингээ нүүр бүр амар ингээ шүүц. Баатага. Юу ачаар? Фото. Тэр уусан мэт. Энэ бүр уцчихгүй надаа. Энэ төвшөөгийн андууд нь стрим хийж байна. Чин кэмили хамаат. Та нарт баг хинт мэдэх байх төө марожин. Хөөе. Аа. Йоо тийм билгүй. Би энэ чинь сэтгэхгүй шүү дээ. Йоо шууд бэлтэн дээр хямцсан чинь. Шууд зургацсан бэлтэнүүд нь дөрөгсөн. За ингээд дуусгая да манайхаа тэгээд энэ влог өнөөдөр бичигдлээ юу гэсэн тэгээд эдитлээд оруулах гэж яа тооныг сайн мэдэхгүй байна. Тэгээ та айгу влог нэхэж чат бичсэн байсан. Тэгээд уул бичсэн хэд хэдэн влог байгаад байгаа. Орж амжаагүй л явж ин да гэт. Тэгээд ч гэсэн энийг бас айгу хичээгээд оруулахыг бодно. Яах гэж байгаа юм. Баяртай. Манай хүн одоо влогоо дуусгаа шууд идэнэ. Би нэр амлаа. Би идэхгүй. Бу. Ганц хатчих. Гойн бол идэхгүй. Bye.